20 жилийн өмнө өөрөөр хэлбэл би 20-наас чүрээгүй байсан үе. Хаврын нэгэн өдөр танил нөхрийн хамт арт кино театрын өмнөх автобусны буудлын дээр зогсож байлаа. Өд дунд. Удаан хүлээлгсэн автобус ирэхэд бид бусдын адил дагажгүйсээр хаалган дээр овоорсон олон хүний дундуур хэр чадлаараа зүтгэлэн байж арайхийн багтаж оров. Би олон хүнтэй автобусанд орохороо гарагшаал зүтгэдэг байсан бөгөөд хамгийн арын том цонхон дээр очиод нүүрнүүд рүү илдэв амьсгалаараа нүлээх танихгүй хүмүүс рүү нуруугаа харуулan гадаг шарж явахыг илүүд үзтгсэн. Хэтэрхий олон хүний дундуур орчхороо би үргэлж тавгүйддэг ба сэлүүхэн, саруулхан, цэрүүхэн орчинд л тав тухыг мэдэрдэг нь хар багын зам. Гисэн хэдий ч автобус гэдэг унаа их олон жил миний хувьд амьдралдаа шүргэлзэж хамгийн ойрын орчин байлаа. Автобусанд суулгүй хичнээн жил боловдоо. Бараг 15 жил. Хэдийгээр одоо автобусанд суухаас явган алхахыгаа илүүд үздэгч. Дэрэг дүүрмийн дууган хатаасаар өнгөрөх. Эрт галвын мэт тийм холын санагдагч том автобусыг харах болгондоо хүүхэд эсвэл оюутан наснаас минь гинэд иргэн ирсэн цаг хугацааны машиныг үзсэн мэт. Гэхдээ бүр дотн хайртай хүмүүсийн олж харсан мэт дулаан сэтгэлд хөдлөгдөн араас нь ширтэн инээмсэглэн байж удаан зогсдог доо. Би оронгуудаа цонхор үздэгэн гадаг шаран зогслоо. Автобус хөдөлж хүн бүхэн арай гэж өөрийн зайгаан олж аваад дор дороо дөнгөж амьсхийн байтал гинэд ард минь нэгэн айхавтар чанга дуу хадаад явчих. Сандарсан, бачимдсан, бүр байж чадсан дуугаар нь өөрийн ирэхгүй иргэн арав. Цэцэг, миний цэцэг. Намхан нуруутай хуучирч үрчилсэн ногоон дааван хүрэнтэй нүүр ам нь эн тэндээ цагаан шохой бас шороо болчихсон. Нэгэн хачин ир савтай тармил цэцэг барьчихсан. Түүнийгээ хэр чадлаараа дээш өргөчихсөн. Орилсоор зогсож байлаа. Цаашаа болооч. Хөөе. Малаа, миний цэцэг. Цэцэг хугаллаа штэ гэж ихэд сандруу тэгтээ илтэд түрэмгий байдлаар хэлээд араас минь шахаад бараг наалтчихсан зогсож байсан нэгэн залуу чадлаараа түлхэн ашгүй надаас солдчихлоо. Тэр бээр ийш тийшээ ихэд ууртай бараг үзэн ядсан гэмээр харцаар ширвэн. Хялалц зогсноо гинэд нүрэнд нь тийм ууртай нүрэнд нь огт зохимгүй. Сайхан инээмсэглэл тодрон хант явсан танил дээр минь харцаа тогтоогоод хөөе сайн уу гэж бас л учир зүггүй орилов. Ер нь тэр ямагт орилж явдаг бололтой. За тэгээд юу байна өгшөө гэж хашгирлаа. Ойр зурхны хідэн үгс олцоход гинэд намайг харснаа ахин танил руу минь харцаа шилжүүлэн над руу ирүүгээд охин. Энэ хин гэж өвөөгүй эвгүй байдлаар асуулаа. Яруу найрагч гэж миний найз тоглоом шоглоомын өнгөр хэлээд инээмсэглсэн тэрбээр. Тийм үү гэд ийм яруу найрагч хаана байсан гэж бодсон уу? Аль эсвэл би таньдаг хүнтэй адилхан харагдсан уу? Нүдээ том болгож ирээд л над руу хэсэг зур тас гөлрлөө. Алив яруу найрагчаа миний цэцгийг барьж гэд нөгөөх савтай цэцгийг гарт бариулваа. Чамаас өөр найзчхан энэ навд алга гэж ихэд тогоотой өнгөөр хэлснэ. Халааснаас төрөвчтэй мөнгө гаргаж таслбар хөдөлтөн авангуудаа түүнийгээ амандаа хийгээд зажилж эхэллээ. Тийм байж. Чи яруу найрагч юм байж. Харин би зураач гэж дооглонгуйч юм шигээр чанга хэллээ. Ойров зогсож байсан хүмүүс инээлд. Тэр бэр бараг нэг сар угаагүй байх гэмээр бохиргараа өнөр нь хамард мэдэгдэл тийм ойр сунгав.
Нүрийг минь хатгачихд өгсөнч төрхнээ доошлуулж миний гарыг тас атган зэгсчлээ. Хитрхи чанга бодсон тул тэгээд бас атгачхаад тавихгүй байсан тул би хамаг биеэрээ хазан гэлжихтэй тулав. Тэгмэгц мөнөөхөр нөгөө гарт минь байсан цэцэг рүү төгшүүртэй гарснаа. Гялсхийн хөдөлж булаах мэт шүүрээд авлаа. Тэр бээр цэцгээ яг л эмэгтэй хүн шиг эрхлүүлэнгүй. Цаанаа нэг зөөлөн таатай уртаар өнөрлжгээд над руу нүд ирмэн. Чи цэцэг тарьдаг үстэй гэж арай тавширсан мөнгөөр асуулаа. Түүний асуултад надаас тийм ээ хэмээх хариулт сонсон гэсэн бат итгэл тов тодорхой харагдсан тул би гим хийсэн мэт дуугаа намсган аяархнаар үгүй ахаа тарьдаггүй гэсэн зурааж ихэд гайхсан баг цоцсон янзтай томаарснаа. Үгүй байлхүү гэж хамраа өрчилгэн дургийлхэн дуурав. Эмэгтэй юм байж тэгээд бас яруу найрагч гээд байгаа. Цэцэг тарьдаггүй хэмээн би үнэхээр байж боломгүй хэрэг хийсэн мэт шогшрох зураа толгоос ихсрэн харц салгалгүй бүлтээтэл ширтсээр хэний шүлгэн дуртай гэлээ. Олон доо. Юу гинэ? Яасаа аярхан дуутай. Энэ хорвоо чамайг яаж сонсох болж байна? Ахаад хэлээд. Алив ахаад нэг хэлдэ. Хинт дуртай гинэ? Нүдийг чинь харуул. Юм боддог л өөхөд. Тэр бодлоо чанга хэлж сур гэснээ танил руу минь харц шилжүүлэн гинэд их л ажил хэрэгчээр. Ингээд би энэ охиныг чинь нэг зурдаг юм уу? Гэлээ. Автобус инх 51 гүрээр гарч 120 мянгатын гэгддэг буудал дээр очтол. Тэр зогсож үлээгүй элдвийг урснаа гинэд ийждээ санд руу маягтай харчаад хараал тавьсаар хаалга руцдаг. Усан чумбах мэд толгоогоо нугдайлган өөртөө зам гаргах нь хүмүүсийг мөргөх гэж буй ямархан нэгэн амьтан шиг. Харагдах хагаад жижигхэн биетэн баймгүй хүчээр бөөгнсөн олныг хаг яран оргис зүтгэж ингэхдээ баруун гардах цэцгээ бүхнээс дээр өргөсөөр явж хаалган дээр очлоо. Тэгснээ гинэд нэгийг сансан бололтой эргэж хараад хөөе яруу найрагч охоо сонсч байна уу чи? Цэцэг тараарай тарин шүү чи гэж байтгараа хашаарав. Автобус дүүрэн хүн нэгэн зэрэг пэр хийдлийнэ. За гэж би хэдий ичиж улайсан ч хэр чадлаараа чангаар илв. Гэтэл тэр ах өөрөөс нь төрөх олон хүнийг үл том буух хаалгыг бүх биеэрээ таглан байж зогсчоод юу гинэ хэмээн түрүүчийнхээсээ чангаарлаа. За хаа цэцэг тарнаа гэж би хатсан хоолоогоо хүчлэн байж хамаг хүчээрээ хашгирав. Тэр намхан учраас над руу харахын тулд үлми дээрээ зогсож буйн илт. Ар өрөөс нь төрөх хүмүүст түлхэгдэн дороо жаахан говьс хийснэ. Миний үгийг ашгүй нэг сонсох бололтой санаа намарсан янзаар маасайтлын нээлдээд сайн байна. Баяртай шүү. Баяртай хаа. Би өхөн чи ч өхөн цэцгэл үлдэнэ. Тэр ингэж хилчгээд үсрэн буулаа. Хүмүүсийн хөгжилтэй инэд дундуур автобус хөдлөв. Би сүүлчийн үгэнд нь сэртхийн бас яагаад ч юм бэ? Сэтгэл нэг л сайхан болчихсонд арын цонхоор ахин нэргэн өнөө ахыг харахаар өмдөлцөв. Гартаа савтай цэцэг барьсан нүүр аман шороо шохоо болчихсон. Өмдөн томдоод унжчихсан. Учиргүй чангадуутай тэр намайг өөрийг нь инхүү харна гэдгийг мэдэж байсан бололтой.
цэцэг бараагүй зүүн гараараа баяртай гэж хүүхчиг догсоор буусан газраа зогссоор бараа тасрав. Би тэр хүнтэй амьдралдаа ихэж таараагүй. Ганцхан удаа нүүр тулсан тэр хүний гэхдээ хизээч мартаагүй. Ууртай бүдүүлэг төрөмгийн гадаа төрхийн цаана сайхан сэтгэл, цэвэр зүрх, хүүхдэрхэг араншин, өөрийн гэсэн хайрлам дүр төрх цугалцсан байсан тэр хүн тэр өдрөөс хойш тун удалгүй би зураачийг бурхан болсон тухай сонссон юм. Автобуснаас буунгуудаа би танилаасаа саяных хин гэдэг ах вэ гэж гайхан асуусан хэсэг бодос хийснэ. Мартчихжээ. Хинч гэдэг үлээ тэ. Манай дүрслэгийг л төгссөн юмдаг. За үз. Хин бэлээ? Гэд үл тоомсролсон. Гараараа нэг догс хийсэнсэн. Бараг сарын дараа цэцэгтэй ах гинэд санаанд орсон ахин асуудал. Хөөрхий минь бурхан болчихсон гэсэн шүү. Химэн танил нөхөр маань харуулсангүй хариулсан да. Одоо хүртэл би ард кинотеатрын өмнөх автобусны буудлын дэрвдүр өнгөрөх бүрийд өндөр дуутай намхан ах нүдэн дарагдаж. Би өхөн, чи өхөн. Цэцгэл үлдэн гэдэг үг нь сонсогдох шиг болдог. Тэгэхдээ хашгиран хэлж асан тэр үг нь шивнээ шиг намуухан, хачин гүн, нав намуухан сонсогддог билээ. Энэ амьдралд бид заримтай нь өдөрт 10 удаа, заримтай нь 10 жилд зөвхөн ганц удаа, заримтай нь харин нэг тэнгэрийн дор зэрэгцэн амьдрахад л нэг ч удаа нүүр тулалгүй явсаар орчлонгоос буцгаажээ. Учрал тавилан бүхэнд ёроолгүй гэж монголчууд хэлэлцдэг. Ёроолоор ганцхан удаа учирсан зураач ахтай би аль насандаа таарч авсан хинэн хиндээ үртэй байсныг үл мэднэ. Юутайч хэлсэн ганц өгүүлбэр нь би өхөн, чи өхөн, цэцгэл үлдэн гэсэн тэр л өгүүлбэр нэрийг нь мэдэхгүй түүнийг насан туршдаа дурсахад хангалттай байдаг. Гэтэл зарим хүн дурсамжаас хичнээн амархан арчигддаг гэж. Дурсамж гэдэг бол зүрх юм. Дурсамж гэдэг бол сэтгэл юм. Дурсамж бол тарих, нүд, бас цус. Дурсамж бол цаг хугацаа, зовлон, гэрэл цацраах ялалт. Эргээд харахад дүүрэн гэрлэлээр цэлэлцэн байдаг өчигдөр. Ирээдүй. Надтай л хамт арилж өгөө болох дурсамжийн зузаан биш, нэмгэнч биш. Хуудсуудаа эргүүлсэн. Энэ хуудсуудыг би сэтгэлийнхээ гүнээс ухан олоод он жилүүдийн тоосыг нь зүрхээрээ арчиж цэвэрлээд таны өмнө дэлгэж байна. Тоос дарсан алс холын учрал тохиол бүхэн тов тодхон босч хэдийнэ арилж үгүй болсныг нь ч ирсээр байгаад малтсаар байгаад олоод амьлуулж чадах, сэрээжгэж чадах тийм л залуу насандаа эдгээрийг бичиж суун. Бас хөө энэ бүхнээс хамаагүй илүү сод, гоц, онцгой учрал тохиолууд ирээдүйд намайг хүлээж бөгч мэднэ. Гисэн хэдий ч бичихгүй байж чадахгүй тийм их хайр, тийм их ухаарл, баяр, талархал, гэрэлгийгээ дотроос минь ирэхгүй төрөн зүрх тогших учраас бичиж суун. Намайг бий болгосон, өсгөж өндийлгсэн өчигдрийнхөө зараалаар бичиж байна. Зураач хад амлсан ёсороо цэцэг тарьсан. Миний тарьсан цэцгүүдийн нэгийг та одоо гартаа барьцсан. Та одоо үүнийг үнэрлэн аль нэг хуруугаараа эсвэл зүрхээрээ зөөлөн тэмтэрч илж бас имэрч үзнэ. Өөрийнхөө болоод надад өгсөн бусдын хайраар бас халуун залуу насныхаа амьсгалаар тордон ургуулсан учир
Энэ цэцэг удаан амьдрна гэдгийг би мэдэж байна. Би өвхөн, чи өвхөн. Цэцгэл үлдэнэ. Тэр ах зөвхөн энэ өгүүлбэрийг хэлхийн тулд, энэ өгүүлбэрийг надад дамжуулахын тулд орчлонд ирээд бутсан Тэнгэрийн элч юм уу? Хэрв тийм бол би танд одоо Тэнгэрийн элчин үгийг зүрхэн дотроо оруулан дамжуулж байна. Би өвхөн, бид адилхан. Гэхдээ биднээс заавал нэг юм үлдэнэ. Тэр нь зураажахын хэртэй гарт цэв цэвэрхнээр туяаран байсан. Ингүүхнээр цоглон байсан нэрийг нь мэдэхгүй нялх цэцэг шиг тийм ариун зүйл байг. Миний айдаслал, миний ерөөл, миний ном. Энэ бол